Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг. Айл гэрүүл амгалан өрх гэр ирүүлвэл улс орон хүчрэхэг байна. Айл өрх бүрийн амьдрал ямар байхаас Монгол гэдэг их айлын ирээдүй хамаарна. Манайх гэдэг өрх гэрийн хөгжлөөс Монгол улсын хөгжил шалтгаална. Би ингэх юм байна. Чиглүүлэгч гэсэн байгаа. Тэгэхээр чиглүүлэгч бол ерөөсөө бүх энэ нэвтрүүлгийн явцад ингээд одоо хүмүүсийг бүх одоо хийх ажлыг ингээд чиглүүлнэ. За тэгэхээр чиглүүлээ. Би яах ёстой гэж. За хоёр. За энэ удаад ийм асуудлын голд анхаарлын төв тусгай сурвалжлаг гэдэг. Ер нь бол цаашдаа энэ тэтгэмжийг бүрэн төлөвлөхийн тулд бас яах ёстой вэ? 1 жил, 2 жил, 3 жил болоод ирсэнд бол энэ л төлөхөө байцсан, төлөх боломжгүй болцсон. Нийслэлд 217 мянга, бусад бол 190 мянга орчим л байдаг. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг нь хуулиар тогтоосон хамгийн бага хэмжээ. Хүүхдийн тэтгэмжийн асуудлаар ярилцсан. Тэгээд янз янзын хүчээр хэлүүлнүүдээ дараа үлдэгдээ тухай бүрдэнд биш шүүхэд хандаа. Тусгай сурвалжлагын булангаараа бол зочиндоо туслах зорилгоор яг энэ асуудлыг бас хамтдаа хөөцөлдөхийг бол зорьсон байж байгаа. За ер нь энэ айл гэдэг нэвтрүүлгээр бид нар айлд одоо ямар асуудлууд байна тэрийг нь одоо гаргаж ирээ. Яавал одоо шийдвэрийг гаргуулах уу? Энэ асуудал яагаад ингэ шийдэгдэхгүй олон жил болдгийг. За ингээ гэр бүлийн гишүүн бүр одоо тусдаа ингээд асуудлууд байдаг. Жишээлхэд бид нар нэг дугаартаа ахмадын асуудлуудыг ярьлаа, нэг дугаартаа хүүхдийн асуудлыг ярьсан, тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн маань сэдэв бол энэ хүүхдийн тэтгэмжийн асуудлаар ярих гэсэн. Ягаад тэгэхээр сая нөгөө манай эмэгтэйчүүд гэрүүлийн тухай хуулийг улс орон дээр хилцүүлэхэд хамгийн их одоо тулгымцсан асуудлын нэг бол энэ хүүхдийн тэтгэмжийн асуудлыг бичсэн. Нэгдүгээрт хүмүүс одоо шүүхээр энэ тэтгэмжээ тогтоолох гэж маш урт замыг туулдаг. За тогтоолгоцоо хойноо тэрийг биелүүлэх гэж одоо авах гэж бас одоо олон жилийг барддаг. Гэтэл хүүхэд нь бол энэ хооронд одоо өсөө том болоод энэ хүүхдийн чинь одоо амжиргааг залгуулах ийм асуудал бол нэлээд ноцтой бүр зүгээр жирийн биш хүнд биш бүр ноцтой төвшөнд байдаг юм. Тэгээ ер нь эмэгтэй энэ ядуурл өртөөд байгаа хүмүүсийг дийлэнхийн ингээд наривчлаа судлаад үзэхээр дандаа нөгөө нэг өрх толгоос ээж тий гэр бүл салсан ээж хүүхдээ харж одоо хандж байгаа ээжүүдийн орлого бол одоо эрс бага ийм одоо гол шалтгаан байгаад байгаа. Хүүхдийн тэтгэмжээр одоо хийя гэж ингээд шийдсэн. За тэгээд өнөөдрийн одоо нэвтрүүлгийн хөтлөгч зочтой бас танилцуулъя. За манай үүрийн туяа ерөнхийлөгчийн одоо зөвлөхөөр ажиллаж байна. Жаргалан манай Арсын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүндэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. За ингээд бүгдээр өнөөдрийн нэвтрүүлгээ эхлээд суулаа суулж эхэлдэг байгаа. За би ингэх юм байна. Чиглүүлэгч гэсэн байгаа. Тэгэхээр чиглүүлэгч бол ерөөсөө бүх энэ нэвтрүүлгийн явцад ингээд одоо хүмүүсийг бүх одоо хийх ажлыг ингээд чиглүүлнэ. За тэгэхээр чиглүүлээ. Би яах ёстой гэж ингээд хоёр. Яг түрүү чигтэр бас яах ёстой болсон. Одоо ахаад бас яах ёстой. ёстой. Одоо яг энэ үүрэг бол яг өөрч яг их гоё таарах зүйл гэж бодож байна. За миний хувьд болохоор анх удаага нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээд зочин хөтлөгчөөр оролцуулсан баярлалаа. За энэ удаад ийм асуудлын голд анхаарлын төв тусгай сурвалжлаг гэдэг. За энэ бол нөгөө үлдсэн нөгөө 8 хором 8 асуулт байгаа. За энийг пунсалмаад даалгая. Бас л яг энэ одоо өөрсдийнхөө асуудлын чиглэлээр л одоо 8 хоромд гол 8 асуултаа 8 хариулттай авна гэсэн үг. Би чиглүүлэгчийн хувьд одоо хөтлөгчтэй бас үүрэг даалгавар өгөх гээд байна л да. За тусгай сурвалжлага бол яг энэ тэтгэмжтэй холбоотой зүйлүүдэд одоо кейсүүд дээр илүү төлхөө ярилцлага авах хэрэгтэй. За дээрэс нь яг энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллага, өмгөөлөгчд, хуульчид тэгээ за одоо өөр ямар хүмүүс байдیں۔ Энэ чиглэлээр бас асуух хэрэгтэй. Шүүхийн шийдвэр одоо гүйцэтгэх газрынхнаас бас ярилцлага бол авах нь зүйтэй байна. Эрхээс явганд бас хэдэн тоо баримт харлаа л да. Тэгээ шүүхийн шийдвэрийн ерхий газраас болохоор бас нэг холбогдох хүмүүсийн ярилцлага өгсөн байна. Тэгэхээр яаж ийнэ гэхлээр
Ерөнхийдөө бол тэтгэмж тогтоолгосон нийт кейсийн 80-85% нь тэтгэмжээ авч чаддгүй гэсэн нэг тийм бас тоон баримтыг бол дурдсан байлээ л дээ. Тэгэхээр энэ талаар бас нэмж тодруулъя гэсэн санаа бол төрж байна. Тэгээд нэг ийм байгаа. Бас олон улсын туршлагыг жоохон судалмаар байна. Олон улсын туршлага. Яг тэгэхээр жишээлхэд надад манай ихч ярьжсэн Австрт бол нэг залуучуудын байгууллага нь одоо ийм ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн зарим чиг үүргийг нөгөө төрийн бас байгууллагаар гүйцэтгүүлнэ гэдэг. Төрийн байгууллага ч өөрөө ер нь одоо бусад орнд их цомхон байдаг шүү дээ. Цомхон. Тэгэл тэр төрийн бас байгууллагууд гүйцэтгүүлэхдээ яадаг вөхөр тэр залуучууд тэр нөгөө тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүсийг хаана ямар ажил хийж гин гэдгийг олж өгдөг юм байна. Тэгэл очиод олоод өглөөр төр нь очиод хийдэг. Тэр бол тийм юм дээр цаг маг үрдэгчгүй ийм асуудал байгаа. Энэ ер нь гадны одоо туршлагыг судлах хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар ингэж боддог шүү дээ. Хүүхдийн тэтгэмжийг бол одоо яг гэр бүлийн тухай хуулийн дээр бол жишээлбэл юугээр нь одоо амжиргааны түвшинтэй одоо яг уялдуулж тогтооно гэсэн байгаа. Жишээлбэл амжиргааны баталгаажуулалт түвшний одоо орлого бол жишээлбэл нийслэлд 217,900 байна. За бусад бүсүүдэд бол нэг 190,000 орчимтой байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ хүүхдийн тэтгэмж тогтоолохдоо 0-аас 11 насны хүүхдэд нь 50% болгоно. 11-ээс 18 наснд болохоор 100% болгоно гэж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ байгаа хуулийн зохицуулалтын дээр хүртэл одоо үндсэн хуулиар одоо олгогдсон хүний одоо тий нас олоод одоо бус шашин шүтлэг бусад юм аливаа нэгэн зүйлээр ялгуурлан гадуурхахгүй гिचээд өнөөдөр бид нар энэ хуулийн дээр хүртэл хүүхдүүдэд ялгагдсан байх жишээтэй тийм ээ. Мэдээж энэ одоо 11 нас хүртэл хүүхдэд магадгүй өшөө эсрэгээр тэр 11-ээс 18 насны хүүхдүүдээс илүү их тий одоо энэ хүүхд хөгжихэд нь мөнгө шаардлагатай байж магадгүй шүү дээ. Өөрийнхөө эрхийг хамгаалах боломжгүй байгаа. Гэтэл бид нар энэ хуулинд нь ингээд заагаад өгсөн баг жишээтэй. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол шууд одоо энэ асуудал үүсгэж энийг одоо хуулийн дээр нь тэгш авах бүгдээр адилхан авах боломжоор хангах хэрэгтэй байгаа. За өргөтөлгөөс нь 72,000 гаруй ээжүүд байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр тэр 72,000 өргөтөлгөөсөн их тэр хүмүүжж байгаа хүүхдүүдийн асуудал байгаа. Гэтэл шүүхээр бол яг одоо тэтгэмж тогтоолгосон нь бол 11,000 орчим байна. 11,000 орчим хүүхэд 72,000 өргөтөлгөөсөн ээждэр амьдарч ийн гэдэг бол бас худлаа тоо гэж би ингэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр энийг одоо бид нар бас статистик энэ судалгаануудыг бас үнэн зөв болгох хэрэгтэй байгаа. За дээр нь шүүхээр тогтоолгосон 11,000 ихээ одоо тэтгэмжийн 80% нь авч чаддгүй 20% нь авдаг гэж бодоход бүр ерөөсөө бүр тэтгэмж огт олгогддоггүй байна гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ сэдв үнэхээр одоо саяын тэр гэр бүлийн тухай хуулийг хэлцэж байгаа хувьд явцад бол мэдээж энэ одоо өргөтөлгөөсөн эцэг эхчүүд бол асуудал нь мэдээж хүүхдээ л хүмүүжүүлэх асуудал байгаа мэдээж. Тэгэхээр энэ хүүхдийн тэтгэмж гэдэг бол тухайн өрхийн бүхэл бүтэн орлогын томоохон хэсгийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол бидний хувьд үнэхээр чухал асуудал байгаа. Тэгэхээр энийг одоо бас ярих юм байна. Би бол нөгөө миний ярих маань яах ёстой вэ гэж байгаа. Тэгэхээр яах ёстой вэ? Би ч өөрөө бас хүүхдийн үндэсний зөвлөлийн одоо гишүүн байгаа. Энэний маань одоо ерөнхий зөвлөлийг ахалдаг хүн маань улсын ерөнхий сайд байна. Тэгэхээр ерөнхий хэрэгчийн төвшинчтэр, ерөнхий сайдын төвшинчтэр ер нь бол энэ одоо хууль шүүх шийдвэр гаргаж байгаа энэ бүх төвшин бүгд энэ асуудлыг бас тавихад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй хүмүүстэй би бас ярилцъя гэж бодож байна. Нэвтрүүлгээр ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Бид нар одоо юу гэдгийг энэ ингээд тэтгэмж аваад заавал тэр нэг аавыг ингээд нэг хохироох гээд байгаа даа биш. Ерөөсөө эхнээсээ л энэ гэр бүлийн хариуцлага гэдэг юм чинь хүн ойлгоцсон байна. Одоо ингээд гадныхантай уулзахад танах ягаад юм цөөхөн хүүхдэд үгүй бид нар дараа нь одоо энэ хүүхдээ чинь сургуулсан ингээд асуудлыг явах. Тэгээ манайх одоо байр маяр цөөхөн өрөөтэй ч гэдэг юм ингээд яг нөгөө хариуцлагаа бүр ингээд ойлгоцсон байгаа байхгүй. Манайд бол за явах те нэг болондоо гэдэг Монгол за. Тэгээд эргээд хөрхийн нэг залуу бас хохирохыг үгүйсэхгүй штэ. Тийм биз дээ нэг охинтой уурхиж явж байгаад гэр бүлийн хууль мол мэдэхгүй, үүрэг хариуцлага гэж мэдэхгүй байж ээж тэгээ нэг хүүхэдтэй олчдаг. Одоо баг тэр хурим хийгээг аль биесны бүртгэлгүй ч гэсэн шууд эцэг тогтоолгоод тэтгэмж авдаг болсон шүү дээ. Тэгэхээр тэрийг ойлгохгүй явж байгаад насаараа хөрхийн нөгөө орлогоосоо л ингээд өхөр хүн чинь нөгөө цалин ямар сэтгэл ханамжгүй тэр хүн ажилласан ч гэсэн юу учраас тэгэл ер нь цухтаа гэж боддог. Тийм учраас энэ гэр бүлийн одоо энэ үүрэг хариуцлагыг л нэлээд чангатгаж ээж хүмүүс ч энэ юмаа биелүүлдэг л одоо болох хэвээр.
Хүүхдийн тэтгэлгийн тухай ямар хуульд ямар заалтыг тусгаж өгсөн байдаг вэ? Монгол Улсын гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэжээтгэх үүрэгтэй. Энэ үүргээ эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулан шийдвэрлэж болохоор хуульд зааж өгсөн. Хэрэв тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцоонд хүрч чадаагүй, гэрээ байгуулаагүй тохиолдолд тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоох бөгөөд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард 1 удаа хүүхдэд олгож байхаар тогтоосон. Энэ дээр болохоор би болохоор өөрөө эдийн засагч хүн. Тэгэхээр бол одоо өнгөрсөн хугацаанд бол бид нар бол дандаа эдийн засаг ярьлаа шүү дээ. Эдийн засаг ярихдаа бол одоо жишээлбэл заам барих ч гэдэг юм уу, байшин барилга барих тийм ээ. Ингээд нэг дандаа нэг юм одоо нэг юм бодит юм лөө хандсан зүйл ярьдаг байсан. Гэтэл бас одоо жишээлбэл материалын зүйл ярьдаг байсан тийм. Гэтэл одоо энэ хүний хөгжил, гэр бүлийн хөгжил гэдээ яриад тэгэхээр ядуур л хаана байна вэ гэхээр яг энэ одоо өргөх толгойсон ээжүүд дээр ч гэх юм уу тий. Одоо хоёрын туршлагаас ч гэсэн харахад одоо ингээд бага насны хүүхэдтэй тий хоёрын хоёулаа ажил хийгээд тий яаж амжуулахад хэцүү байдаг лээ гэдэг бид ойлгож штэ. Гэтэл ганцаархнаа тий тэтгэмж авч чадахгүй. Тэгээ магадгүй одоо тэгээд бас олон хүүхэдтэй тий тэр үрхэл ингээд ялчгүй бүр ингээд нөгөө ядуурлын ирмэглөө орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлууд дээр бол одоо энэ тэтгэмжийн асуудал бол яалчгүй маш одоо тийм чухлаар яригдах хэрэгтэй. Тэгээд энэ тэтгэмжийг хэрхэн яаж тогтоох уу те? Одоо гэр бүл салт гэдэг чинь бол бас хэмзэг зүйл шүү дээ. Тэ ингээд бас ингээд сэтгэл зүйн хувьд ч тэр тийм ээ одоо тийм тэгэхээр яг ийм эмзэг зүйлийн дараагаар тэгэл хөөцөлдөөд тий одоо юм хэмтэрч одоо янз бүрийн төрийн байгууллагын одоо хүн сурталтай тулаад явах чинь бас хэцүү. Тэгэхээр тэр процессыг яаж одоо аль болох юм хялбар болгохгүй гэдэг асуудал чинь өртөлж чухал болж ирж байгаа. Тэр яг би бол тусгай сурвалжлагын хүрээнд бас тэн дээр жоохон анхаарай гэж бодоод байна л да. Процесс нь яаж явдаг вэ тий? Ер нь бол яг тэр тэтгэмжийг тогтоолгох, тэрийг олж авах асуудал тий дөнгөж одоо гэр бүлээ цуцлуулсан бас тий самбардаж яваад сэтгэл зүйн хувьд бас докторгүй байгаа тий хүний хувьд бол тийм одоо хэр бэрхшээлтэй байдаг вэ гэдэг өнцгөөс бас хард юм уу гэсэн тийм бодолтой байна. За тэгвэл ингээд бүгдээрээ юу яах вэ? Тийм жаргалан тусгай сурвалжлагаар хөдөөч явсан болно шүү. Хөдөө орнод ч явсан болно. Тийм за баярлалаа. Тэгээд үүрэг даалгавруудаа биелүүлчихэд уулзцгаая. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50%-аар 11-ээс 16-наас суралцж байгаа бол 18 настай. Насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр харин зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилдах орлогын 50%-аас хэтэрч болохгүй. Хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба тэтгэлгийн тухай хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд зарцуулаагүй болох нь тогтоогдох юм бол тэтгэлэг төлөвч нь эцэг эсвэл их нь тэтгэлгийг зориултын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэг гаргаж олно гэж заажээ. Мөн дээр нь хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр юм уу аль эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар улирал хагас жилээр эсвэл нэг удаа үүнд нь олгож олно гэж хуульд мөн заажээ. Хэрвээ тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн цалин хөлс бусд орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдох юм бол шүүх тэжээн тэтгүүлэгч бусад иргэн холбогдох байгууллагын нэхэмжлэг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлөвлөж болохоор хуульд мөн зааж өгчээ. Хүүхдийн тэтгэмж магадгүй бүрэн олгогддоггүй, зарим нэг нь эргэцэн ойлголт дутуугаас болж тэтгэмжээ тогтоологддоггүй гэдэг 7 асуудлууд байдаг. Хүүхдийн тэтгэмжийг тогтоож байгаа хууль зүйн үндэслэл нөлөөлж байгаа шалтгааны талаараас ярьж байна. За яг өнөөдрийн байдлаар энэ хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой харилцаа гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт нэлээд тодорхой зааж өгсөн. За өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэлгийг одоо ямар хугацаагаар олох юм бэ? За тэтгэлгийг ямар хэлбэрүүдээр олохгүй гэдэг тодорхой зааж өгсөн. Ер нь тэтгэлгийг олгох хууль зүйн үндэслэлийг гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлээр нэлээд дэлгэрэнгүй зохицуулж өгсөн. Тэтгэлгийг бол мөнгөний хэлбэрээр өгч олно. Эд хөрөнгөөр одоо өгч олно. За хугацааны үед сараар, улирлаар, жилээр гээд харилцан ядалгүй байдлаар шүүхтээр цэцгэлгээ төлөх хэлбэрийг одоо талууд харилцан тогтцох боломжтойгоор хуульдч өгсөн байдаг. Иргэдийн төлбөрийн чадваргүй байдал, орлогогүй байдал
хоосон 2 хүнээс одоо 2 чихийн авах юм гэдэг байр суурь илэрхийлж байгаа усууч олноороо байгаа тий. Ажилгүй учраас, орлогогүй учраас төлбөрөө өгөх боломжгүй байна гэдэг хариултыг өгч байна. За хууль зүйн хариуцлага төр өөрөөр хэлбэл тухайн одоо хүүхдийн тогтоосон тэр сардаа ч юм улиралдаа өгөх ёстой тэтгэлгээ өгч чадаагүй тохиол яах вэ гэдэг хууль зүйн хариуцлага бүрхэг өнөөдөр байгаа хариуцлагын санкцыг авч үзэх юм бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 21 л зөвлөлт заалт байгаа. Өөрөөр хэлбэл тэтгэлэг төлөгч 3 сараас дээш хугацаагаар хүүхдийнхаа тэтгэлгийг төлөөгөө тохиолдолд тухайн иргэнийг 101-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 100,000 төгрөг. 100,000 төгрөгөөр. Тэгэхээр 3 сар хүүхдийнхаа тэтгэлгийг аваагүй 100,000 төгрөгийн төлөө нөгөө хүний араас одоо явах нэ. Тэр зөрчлийн одоо хуулийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэр гаргахад ямар хугацаа орох уу? За нөгөө төгөр тэр одоо тэтгэлгээ санаатай зориудаар төлөхгүй байгаа иргэнд хүлээх хууль зүйн хариуцлагыг зөвхөн энэ 100,000 төгрөгөөр хариуцлах хүлээлгдэг байх уу? Цаашид өөр одоо хууль зүйн хариуцлагын асуудлыг ярих уу гэдэг асуудал яригдчихэж байгаа юм. Хуучин эрүүгийн хуулийн 120 дугаар зөвлөлд байсан үр хүүхдэд тэжээнд тэтгүүргээс татгалзсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж. Тэгэхээр эрүүгийн хариуцлага гэдэг бол эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1-3-т маш тодорхой заасан байна. Гэтэл өнөөдөр шинэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн зохицуулт маань ийм одоо хязгаарлагдсан түвшинд байгаа учраас л өнөөдөр тэтгэлэг төлөх, тэтгэлэг авах харилцаанд ийм одоо дуусахгүй ийм үргэлжилсэн одоо маргаанууд үүсэж байна. Тэгэхээр Оросын хуульчаас би бас асуумаар энэ саяхан одоо манай Булгамагийн ярьдагс чиг ер нь бол ямар хуулиуд дээр энэ зохицуулт хийж өгч байна манаас одоо тэтгэмж маань бүрэн төлөгддөг болох вэ? Одоо яах ёстой вэ? Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол одоо дэлгэцтэй холбоотой асуудлын хувьд бол бас хэд хэдэн гарч байж болно л доо. Нэгдүгürt нь бол хуулиар олгогдсон боломжуудыг бол бүрэн дүрээр ашиглах. Төр засгийн зүгээс бол одоо хууль тогтоомжоор одоо олгож байгаа одоо хууль зүйн боломжуудыг одоо сайжруулах тийм ээ өртгөж өгөх ийм боломжууд байна. Ер нь бол одоо үндсэн хууль болон гэр бүлийн тухай хууль зааснаар эцэг эх бол одоо үр хүүхдэд тэжээнд тэтгэх үүрэгтэй. За гэрлэлт цуслагдсан одоо тохиолдол бас энэ тэжээнд тэтгэх үүрэг бол насан турш одоо хугацаанд бас энэ тэжээнд тэтгэх үүрэг бол байх ёстой хуулиараа. Тэгэхээр бол тэтгэлгийг тогтоох асуудал бол гэрэл цуцагдсан үед бол үүсдэг. За энэ тохиолдолд бол одоо хууль зүйн хувьд бол эхлээд гэр бүлийн тухай хууль зааснаар бол эцэг эхчүүд харилцан тохирч гэрээ байгуул тэтгэлгийг тогтоож болно. Хууль зүйн зохицуулалт нь. Тэгэхээр энэ дээр бол одоо тэтгэлэг тогтоохтой холбогдуулаад бол одоо энэ боломжийг бол маш өргөөрөнд ашиглах хэрэгтэй гэсэн үг. Өөрөлдвөл тухайн одоо орлого эд хөрөнгө харилцаа адилгүй байгаа. Хүүхд 18 нас хүртэл одоо өсөж хөгжих ёстой. За эдийн засгийн харилцаа, эдийн засгийн нөөц байлаг, одоо эдийн засгийн одоо зах зээлийн одоо нөөц болсон янз янз тэр болгоныг тооцож өргөн хүрээнд бас нэлээд одоо нөөцтэй гэдэг юм уу те нэлээд одоо олон талыг бодсон тийм тэтгэлэг тогтоох гэрээ байгуулах шаардлагатай гэсэн. Эцэг эхчүүд тэтгэлэг тогтоохлоо гэрээ байгуулаагүй бол шүүх одоо хүүхдэд олох тэтгэлгийг шүүх шийднэ гэсэн. Тэгж шийдэхдээ одоо нөгөө амжиргааны одоо төвшөнтэй холбогдуулж одоо шийднэ гэсэн. Энэ бол одоо айлч утгаараа бодсон эдийн засгийн утгаараа бол хамгийн бага төвшөнд очин шүү дээ. Амжиргааны төвшин гэдэг бол өнөөдрийн бас хүн амын амжиргааны одоо доод батгах төвшин л тогтоож байгаа болохоос ш яг одоо нийслэлд 217 мянга бусад бол 192 мянга орчим байдаг. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг нь хуулиар тогтоосон хамгийн бага хэмжээ. Тэгэхээр энэ бол одоо тэгэхээр эрхлэгчдийн хувьд хуулиар олгогдсон боломж нь юу гэхээр тэтгэлэг тогтоотлохоор гэрээ одоо урт хугацаанд чамаагүй тийм ямар нэг хэлбэр ашигтай гэрээ хилцэл байгуулах нь одоо илүү боломж байна гэж хуульчийн хувьд би харж байгаа юм. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмжийн хэмжээг маш багаар тогтоож өгсөн. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг дэлхийн жишгтэй харьцуулж болохгүй хэдий ч амжиргааны доод түвшинтэй уялдаатай байдлыг хизээ бид халах вэ? Энэ бол одоогийн нийгэмд хүүхдийн тэтгэлэг авч байгаа ээж нар аав нарын хувьд хамгийн бага мөнгөн дүн буюу 140 мянган төгрөгөөр хүүхдэд тэжээнд тэтгэн гэдэг бол хамгийн хатуу шийтгэл юм. Дээр нь хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 70% нь өнөөдөр огт хэрэгжихгүй байгаа. Нэг үгээр хэлэх юм бол 20 гаруй хувь нь л тэтгэмжээ алдаг оног авдгаа гэж судалгаагаар гарчээ. Өгдөггүй хэсэг бүлэг байхад хүүхдийн тэтгэлгээ тогтоолгон авч чадахгүй байгаа хэсэгч байна. Дээр нь гэрлэлтэд бүртлүүлэлгүй хамтын амьдрал эхлүүлж хүүхэдээ болсон тохиолдолд ч тэр хүүхдийн тэжээнд тэтгүүлэх эрх нь хүчин төгөл рүү оршдгийг зарим эмэгтэйчүүд мэдсэн ч хор шарандаа гэдэг утгаараа авдаггүй гэх
олон мянган шалтгаан айлын амьдралд өрнөж байгаа. За тэгэхээр гэр бүлийн тухай хуулинд бол зааснаар бол тэтгэлгийн хэмжээг бол ингээд шууд тогтоож өгсөн байж байгаа. Амжиргааны доод түвшинтэй уялдуулаад. За тэгэхээр энэ тэтгэлгийн асуудлыг бол одоо энэ яаж одоо илүү ийм одоо үр ашигтай ч гэдэг юм уу болох тал дээр бол бас зөв олон улсын туршлагач гэдэг юм уу те тэр тал дээр тантай санал солилцох гэсэн юм л да. Олон улсын жишгээс бас яг ингээ харж байхад бол бас яг юм тодорхой үе шаттай. Тэгээд дээрэс нь бол бас яг энэ цалинтай шууд уяад өгсөн байдаг. За тэгэхээр мэдээж бас хөдөлмөрийн доод түвшингээ аваад үзэхэд өнөөдөр бид нар ер нь хүүхэд өсгөхөд ер нь хитэн хэмжээний мөнгө зардал ордог те. Дэрийг бол бас яг тооцоо нь бол аль биесээр бол байдгүй. Яг хөө Германд бол хилтгэлтэй нэг хүүхэд нэг байшин гэдгийг. Тэгэхээр хүүхэд нэг хүүхдийг өсгөхөд бараг нэг байшны хэмжээний мөнгө орно, зардал орно гэж бол тооцоо байдаг хэлдэг. Тэгэхээр энтэй ингээд аваад үзэхээр яг хүүхдийнхаа бол тэр салсан тохиолдолд тэтгэмжийг нь бол бас яг шууд цалинтай нэгт үеж холбож өгөх нь бас их л зүйтэй байх. Яг гэвэл тэр хүүхд бас мэдээж тодорхой хэмжээгээр амьдрахын тулд тодорхой мөнгө зардал гарч байгаа. Тэр зардлуудын тодорхой хэмжээр даах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас яг энэ ер нь тэр хүүхдийг өсгөхөд бас яг хичнээн хэмжээний зардал хэрэгтэй байгаа гэсэн юм тодорхой жишг хэмжээ хэрэгтэй нэгт болчиход байгаа. За хоёрд бол яг хаа гадны жишгүүдээс ингээ харж байхад ялангуяа Европын холбооны орнуудыг ингээ аваад үзэхэд бол хэрвээ одоо юу гэдэг аав нь тэр хэмжээний мөнгө нь байхгүй хүүхдийн төлбөрийг төлж чадахгүй байгаа тохиолдолд улсаас тэр мөнгөний төлдөг, өмнөөс нь төлдөг. Гэхдээ тэрийг зүгээр төлөх биш зүгээр өөр хэлбэрээр бол тэрийг бол төлчөөд дараа нь одоо аав нь юу гэдэг ажилд ороод мөнгө төрөв төлөх болцоотой болсон үед нь тэр мөнгийг нь бол цалингаас нэрээ суудгаад авчдаг ийм бас жишг тогтолцоо байдаг. За энэ бол бас яг Монголд хэрэгжүүлэх их зөв зүйтэй бол гэж харж байна. Хүүхдийн тэтгэмжийн асуудлаар ярилцсан. Тэгээд энэ удаагийн болонд маань иргэн эмэгтэй маань одоо манай нэвтрүүлэгт хандсан байгаа. Тэрний хувьд тэгээд хамт байх үнэхээр боломжгүй болоод янз янзын хүчээр хэлбэл удаа дараа үлдэгдээ тухай бүрдэнд биш шүүхэд хандаад эвлэрээ дараагийнх дээр нь би одоо өргөдлөө буцааж аваад хамгийн сүүлэг дээр нь харахгүй ирэхэд салсан. Тэгэл хурлалал ингээл шүүх шийдвэр гараад одоо хоёр хүүхэд миний хасрамжинд үлдээл тэтгэлгийн тогтоолгоод ингээл дундын өмчөг алгасан. Тэгээд 10 сар байгаад бид хүүхдүүд аваад тустай байсан. Тэр хүн нэг ч удаа тэтгэлгээ өгөөгүй. Эргээд биш хүүхэд хандна гарч өг чинь насаараа намайг шүүгдэж байгаа ч гэл ингээл айгүй хэмэлж дамталдаг. Хүүхдийн тэтгэмжээ ер нь өгдгүү юм байлаа шүү дээ тий. Тэгээд тэр юу гэж ер нь тайлбарладаг өөрөө. Би ч юм дөх алгагүй. Чи аваад ичүүл яах юм. Тэр хүүхдүүд зарцуулахгүй яах юм. Чи юу өөрөө шийдвэрээр тэр одоо тэтгэмжээс хөөцөлдөж болно шүү дээ тийм ээ. Тогтоолгосон. Тэгээд тогтоолгосон нь хөөцөлдөж үзсэн үү ер нь. Тэгээд тогтоолгосон. Тэгээд яг би бүр энэ хүний засаа тавигийн дараатнаас болоод би дахиж шүүхэд хандах юм. Үнэхээр хүсэв. Би зөвхөрсөн. Надад маш хэцүү. Ер нь бол хаанаас нь хөөцөлдөөгүй юм байна тийм ээ. Эргээд би нийлцсэн учраас би эргэж нийлэхдээ би бүгдийг дэвчгээр л шийдэж байгаа шүү дээ. Дахиад би одоо өмнөх юмнуудыг сөхгүй гэж хоёлоо би бэндэ. Амлсан болгочааг эргээд миний бүх зүйлийг сөхтөө дарамтлагдаг хэвээрээ. Би бол юу гэдгийг дахиад үнэхээр тэгж авах надад цаг завч байсангүй. Би одоо бас баруун гэртээ болъё гэд хичээж байна. Өнгө төрөө цуглуулад ээж дүүнээ маань туслаад одоо би 30% лизинг өгөөд хувь лизингээр нэг оюун компаниас нэг өрөө байна. Гэтэл лизинг гэж аваад дөнгөж цай 6 байранда хүүхдүүд аваад орчод байж байгаа. Лизингийн мөнгө банкны зээл, банк бусын зээл гэ надад одоо сар сая хоол тавсан бараг 2 сар шахуу төгрөг би зөвхөн төлөхөд зарчулдаг. Тэрнээс илүү гаргаад би хүүхдээ энэ тарай хоол, унд, хувц, хунар дээр миний эрүүл мэнд аягүй муу нээжийн минь эрүүл мэнд энэ бүгдийг би давханд бол өглөө 11-аас орой 1-2 хүртэл би зогсоо зав ажиллаж. Одоо өөрөө чи эрүүл мэнд муу байна гэж шүү дээ. Тэгээ одоо бас тим хийдий боловч өөрийнхөө төлөө зүтгээд ингээд байр цаагаа зохицуулаад зүйлийг өөрөө хийж яана тий. Тэгээ бас дээрээс манай нэвтрүүлэгтээс хандсан байна тийм ээ. Яг өөрөө чи ер нь одоо энд ер нь ирсэн ер нь зорилго ер нь яг юу байна вэ? Яг юу одоо энэ үйлдэлээр одоо ямар асуудлыг ер нь шийдье гэж ер нь зориулж ирсэн. Одоо Монголын нийгэмд маш олон гэр бүлийн тэр дундаа хүүхд төвчрхэл өтөр болгон өглөө бусаар фейсээс хахад янз бүрээр гарч ирсэн. Би боддог энэ бүрийг хүчрхэлэл
асуудлын цаана гэр бүлдээ юм хүчирхийлэлтэй орчинд энэ хүүхдүүд өсч байна. Хүн ямар нэгэн байдлаар хүчирхийлэхэд тэр хүчирхийлэл гэж харахгүй шүү дээ. Тэр ингэж л байдаг. Санаа юуч хоёр ингэж л байсан. Ээжинд оромжилж л байсан, гар хүрчил байсан, бид нарыг өвлийн хүтэнд юус эхэлсэн байхад хөөгөө гаргаж л байсан. Ингэхэл ёстой юм гэж хүүхдүүд энийг хүлээж авч идэг. Ийм битгий байгаасаа над шиг ингэж битгий одоо төвчээсэй тий. Энэ эмэгтэйчүүд магадгүй юм гэдгийг над шиг маш олон ээжүүд төвчтэй юм байлээ. Дэвчснээр бид нэр эргээгээд нийгэмд үр хүүхдээ ямар орчинд өсгөж бэлтэж байгаа юм. Энэ талаасаа бас эргээд нэг хараасаа дуу хоолойгоо бас тий хүргээсэй. За ингээд бид тус тусынхаа үүрэг даалгаврыг биелүүлээд одоо дахиж уулзж байна. Тэгээд манай бүсгүйчүүд амжилттай сайн авсан гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд бүгдээрээ өнөөдөр бүр ярилцсан юм шиг юм үндэсний хувцастай шигсэн байна. Энэ чинь одоо манай нөгөө ялгуун брэнд яг уу. Тийм. Ер нь энэ ялгуун брэнд айгу гоё те. Одоо ингээд гадныхан ч гэсэн авах бид нараас гадны хүмүүнд бэлэг өгөхд бас гоё байдаг юм аа. Тийм шүү дээ. Ер нь нөгөө бид нар сүүлийн үед манайхан бас нөгөө энэ үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэдэг юмар бас монголчууд айгүй их тийм өөрснөө шамсгалдаг болсон, тэрийг авдаг болсон, хэрэгэлдэг болсон. Би жишээлбэл нөгөө ялгууны тийм нөгөө гоё эмэг зүйлт нэг бүр ингэ зөндөө бослуулна. Одоо сүүлдээ бүр ингэ аяг, тавг те эмэг янз бүрийн зүйлт мэлтэй. Тэгэхээр үндэсний хувцас ч гэсэндээ өдөр тутам бас бид нар өмсдөг болчлоо тий. Нэг үе бодвол тийм шүү дээ. Би бол ер нь бүр өшөө илүү үндэсний хувцас өмсөх дуртай. Гэхдээ нэг жоох юм юу гэдэг шүү дээ. Төрийн манай одоо төрийн ордон дотор бол бас нэг тийм дээл их тийм байнга хэрэглэв ш. Намайг дээл өмсөл ороод ирэхээр ямар уурах гэж байгаа юм гэж. Юу болох гэж байгаа юм гээд. Өөрийг дээлүүлэхгүй юу? Би одоо яг өөрийнх шиг юм дээл бас хийх гэж бодож байна. Бид нар ч нэг ажил хэрэгчмэст олон юм. Зүгээр л юм даав аягаа. Тийм. Даав тэгээд ингээд бас нэг гоёлтой. Тэгээ өдөр тутмын хэрэглээ ойлгож байна. Тэр үед манай ээж лав тэгдэг байсан шүү дээ. Ерөөсөө яг нэг тийм сайхан хідэн цайны гоё дээлтэй. Тэгэл өглөө осол дээлэл өмсөл гоё өгдөг. Дээлэл гоё амар өглөө ингээд пижаки өмсөхөө юу бүг. Амцгүй шууд. Тэгээ нөгөө дээл чинь бас бүх юм зөгцсөн юм байлээ. Албаны юм зохин тий. Гоёлын юм. За тэгэл хөдөө явж байхад амар гадаадад тэгэл ерөөсөө дээлүүлэх аваа. Олон юм байх шаардлагагүй тий. Цамц, пижак, өмс тий тэр болгон дотор чинь ингээл амар олон юм. Гэтэл дээлийг манай найзууд бас сая миний төрсөн өдрөөр ингээд миний дуртай загвараар ингээд хийлгэж байна. Тэгэхээр бас айгүй өөрчилчих тий. Ингээд орчин үед болохоор битал гэдэг бас манай ном гоё дээлүүд хийгээд байгаа. За тусгай сурвалжлага манай жаргалан. Өмнө нь бид нэр ингээд анх нөгөө нэвтрүүлгээ эхлүүлэхтэй болохоор ингээд бас асуудлыг мэдчихээн тий ойлгож гин ерөнхийдөө бэрхшээлүүдийг нь бол таньж мэдж байгаа гэж бодоо гарсан чинь яг газар дээр бол бүр илүү хүнд байд юм байна. Энэ дээр бол одоо яах ёстой вэ гэдгээ бид нар маш сайн ярилцах ёстой юм байна. Тэгээд тэр энэ процессыг нь болохоор бүр ингээд зургалж хагаад тий тэгээд энэ нөгөө гэр бүлийн тухай хууль тий одоо ингээд цаашдаа бодлогын түвшин шийдэгдэх зүйлүүдтэй бол оруулмаар юм байна гэсэн ийм л зүйлийг ойлгож авлаа да. Би бол энэ талын шийдлүүд бол ер нь бол бас маш юм ойлгомжтой гарах боломжтой байна. Энийг харин одоо байгаа манай бодлого боловсруулж байгаа одоо хувь санаачилж байгаа улсын их хурлын гишүүд яг энэ чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа манай эмэгтэйчүүд маань бол илүү манлайлаа толгоолоод аваад явал одоо ч шийдэх боломж шийдлүүд нь бол бас байгаа юм байна гэж ингэж харсан. Ер нь энэ гэр бүлийн асуудлыг л Монгол улсад бид нар нэлээд одоо өндөр хэмжээнд гаргаж ирж тавьж энэ бидний гол үнэт зүйл чинь л гэр бүл шүү гэдгийг л ойлгуулах гэж зориод манай нэвтрүүлгүүд бол хийгдээд байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол хүүхдийн тэтгэмжийн асуудлаар ярьсан. За дараагийн нэвтрүүлгийн сэдэв ямар баймаар байна, ямар асуудлыг хөндмөр байна гэдгийг одоо үзэгчид манай айл Facebook пэйж рүү одоо ирүүлээрэй. Бид аль болохоор энэ айлд учирж байгаа, тохиолдож байгаа асуудлуудыг гаргаж ирж ярьж шийдлийг олохын төлөө одоо энэ нэвтрүүлгийн зорилго байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг. Айл гэрүүл амгалан өрх гэр ирүүлвэл улс орон хүчрхэг байна. Айл өрх бүрийн амьдрал ямар байхаас Монгол гэдэг их айлын ирээдүй хамаарна. Манайх гэдэг өрх гэрийн хөгжлөөс Монгол улсын хөгжилд шалтгаална.